Бацхан уу? Налагчуудаа хайрт үгүй. Мэндчилгээ хүргэлтийн хамт олноос та бүхэндээ ээлжид шинэхэн дугаараа энэ цаг мөчид хорвоод мэндэлсэн Хосгүй баярын өдрөнд төхөж байгаа хайртай эгч Алтуудаа хэмээн хаяглаж эжилсэн дасан дүүнэрийнхэн зүгээс илгээсэн гинтийн бэлгээр уламжлах гэж байна. Хамтдаа дотгошоорж эжийн энтэй эгчийг нь гинтийн бэлгээр баярлуулцгаая. Сайн байна уу? Налагчуудаа хайрт үгүй. Мэндчилгээ үргэлт маань үргэлжилсээр ээлжид шинэхэн дугаараа бэлтгэхээр энэ цаг мөчид буян налахын мис бүсгүй алтуу эгчтэйгээ шинэхэн дугаараа бэлтгэж байна. За юуны өмнө энэ өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа. Та ичсэн энэ өдрийн мэнд хүргэе. За баярлалаа. Ажил тавтаа сайхан байна. Бай. За алтуугч хоёр давхраар ороод ирэхэд тас хийсэн инээ дээр хэн бүхнийг татаад авдаг. Өнөөдөр хоёр давхрын мис бүсгүй төрсөн өдөр болж ийн гэд гадуур нилээн шуугантай байх шиг байна. Бичлэгнийхаа ихэн танд нарт хорвоод мэндэлсэн нандан сайхан өдөр төрсөн өдрийн мэндийг нийт налагчуудын зүгээс хүргэж байна. Баярлалаа. За ингээд гинт цэцгийн баглаа бичлэг болоод ороод ирэхээр эдээ тун чи гинтийн бэлэг бол чадчих болов гэж бод. Тэ юу ээ гэж бодох шиг. За тэгэхээр мэдээж ирсэн хэрэг явдал маань 2 сарын 24 нь таны төрсөн өдрийн баяртай холбоотой. Танд бас маш гоё гинтийн бэлгээр ийм гоё цэцгийн баглаа явуулсан байна. Хүлээж байгаа сэтгэл зүрхэндээ тэрийг болов гэж таамаглаж байгаа юм байна. Бүх тоо мэдх юм байна. Тэгээд зөндөө олон хүмүүс дундаас бас зориулж манай хамт олныг сонгож маш эртний өгсөн захиалгыг биелүүлэхээр ирсэн. Гэхдээ дүүн энэ удаагийн мэндчилгээ арай өөр. Ягаад гэхээр бид нар жилийн төрсөн өдрөөр л бэлэг авдаг. Харин энэ удаа хэлхийг хүссэн сайхан үгсийг маань заавал дамжуулж өгөрөө гэсэн учраас зориуд манай хамт олон таныг сонгон хөрөлцөн ирээд байна. Тэгэхээр эхлээд хоёулаа сайн сонсъё. Тэр цагт бэлэг хийнээс бас ямар учиртай вэ гэдэг нь тодорхой болох юм шүү ихчээ. Эжийн энтэй хайраар ивэж хайрлаж өсгсөн эжилдэн дассан хідэн дүүнрийнхаа итгэл сэтгэлийн гал нь болсон эрхэм сайхан эгч минь таньда төрсөн өдрийн мэнд хүргье. Гаднаан зэмэлсэн ч дотогшоогоон дандаа өмөлзөж байдаг. Газрын хаанаас ч биднийг ингээд зориод ирдэг. Нартад биднийг төших нандан сайхан эгч минь таньда хязгааргүй их хайртай шүү. Нэгэн эхийн хэвлийд бүрэлдэж, нэгэн эцгийн гол голомтыг тойрч хөлд орсон насан туршдаа бисийн төших бид бол төрсөн эгчдүү шүү дээ. Та минь бидний хамгийн том төшиг тулгуур шүү. Таньгүйгээр дүүнэр нь өөрсдийнхөө амьдралыг төсөөлж чадхааргүй тийм л их орон зайтай хамгийн хүндтэй хүн маань юм шүү. Чанга тэрэн үнсээ таны хайртай дүүнэр Аманка, Жанка, Арна, Бирбикүнэрийн зүгээс. За тэгээд маш гоё цэцгийн баглаа бэлэг бэлгийн дээд болсон бэлэн мөнгөөр мэндчилгээ дэвшүүлж байна. Хүлээн авна уу? Баярлалаа. Өгчээ төрсөн эгчдүүс байдаг гэдэг төөрөг тавилангийн учрал бас ээдээ тунчиг ховор тохиолдол шүү дээ. Сайн аавын, сайхан ээжийн үргэлжлэл болсон ихэр цэцгэс, эрхэм сайхан охид хүүгүүд энэ цагт ижийн оронд ижийн шиг байдаг эрхэм эгчийн гинцэн бэлгээр баярлуулж байгаа. Тэгээд одоо энэ бичлэгийг бас онцгойлон үзээд сууж байгаа манай хэд эгч яаж хүлээж авсан бол хэлэх үг байгаа болов гэж бодож байгаа бах. Яг одоо бэлэгний эцэдэд хандаж сэтгэлээсээ хуваалцъя. За сток гинтийн байлаа. Сток баярлалаа. Түүнэртэй сток бүгдээрэнд нь хайртай шүү л гэж хэлдэг да. За баярлалаа. Тэгээд мэдээж дүүнэр нь их олон зүйлийг дайсан. Тэгэхдээ энэ орчлон ээж аав бүгдийг минь булаагаад авахд амьдралын жаргал зуулан аль ч үед хамтдаа байдагт туйлын их талархдаг шүү. Эрүүл энх байгаараа цэцэг шиг дэлгэрч яваарай. Миний янаа ч угаасаа л гайхалтай сайхан бүсгүй шүү дээ. Жилийн төрсөн өдрийн баяраараа сайхан баярлаж эрүүл энх зэрэгт маань байгаарай гэсэн байна. Тэгээ тань баярын мэндийг дахин хүргэе. Сайхан баярлалаа. Баярлалаа. Мен бауырларым көптемеген қамқор әрбір үйдің әпке деген таңдайдан төгіледі тәтті жырың арнайы айтпағанмен мақтап өлең ініңнің түзеп қанша әттегенін жеткіздің төбемізді көкке керім бауырым бар бақытты
әпке емес пе